Сайн мэцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та бүхэнд хэрхэн бизнес имэйлийг үүсгэж Google Workspace-тэй холбох вэ буюу яг жишээ нь hello@зөвлөх.com гэдэг одоо яг бизнес имэйлийг Google-тэй Google одоо хувийн имэйлээ ашиглаж байгаа юм шиг ашиглаж болдог. Тэгэхээр маш олон компаниуд info@admin@ гэдээ ашигладаг, тэрийг зааж өгөх гэж байна. За эхлээд болохоор та бүхэн өөрийнхөө байгаа доменийг холбож болно. За саяных энэ хэсэг дээр болохоор өөрөө би домен байгаа учраас доменийг холбочлоо. За тэгээд зөвлөх.com гэдэг домен авсан байгаа. За хэрвээ домен байхгүй бол бас нэмэлт дахиад домен авах гэдэг ингээд үсрээд дараагийн хуудас руу орчиж болж байна. За энэ тохиолдолд та бүхэн одоо Namecheap гэдэг юм уу маш олон домен зардаг сайтуудаас хүссэн домен авч болно. Com өргөтгөлтэй, Inc өргөтгөлтэй гэд янз бүрийн доменууд авч болдог. За username-ийг болохоор хамгийн анхныхаа болохоор яг admin учраас ер нь яаж үсгэж болно. Hello, admin, info гэмчлэнгээр. За сүүлийн хоёр нь болохоор маркетинг имэйл авах уу гэхээр нүггүй гэдгийг сонгосон. За энэ маш чухал хэсэг. Бизнес стандарт гэдэг дээр болохоор flexible plan сонгох уу, annual plan сонгох уу. Ер нь бол технологийн компанид ихвчлэн жилээр нь төлөвлөх сонирхолтой байдаг. Тэгэхээр ер нь бол сар сардаа төлөвлөд явбал зүгээр байдаг учраас миний хувьд бол annual plan-ыг сонгоогүй. Нэг дор одоо 120 гаруй долларын зарлага гаргана гэсэн үг. Тэгэхээр тэрийг сонгохгүй. Гэтээ энэ дээр болохоор нөгөө бизнес нь $12.6 гэд ер нь бол шууд санал болгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр альва бүтээгдэхүүнийг авах дээр нь хаад compare plan хийж агаад сар болгоныхоо төлөлтүүд нь ямар ялгаатай юм бэ гэдгийг ер нь бол харчвал зүгээр. Тэгээд энэ дээр болохоор compare plans гэдэг доотлын хамгийн доод нууцсан байгааз тэрэн дээр ер нь бол дарах юм бол бусад плануудын төлбөрийн төслүүдийн харах боломжтой. Энэ дээр бол зүгээр даваа тал нь бол нөгөө Gemini, Google Docs дээр, Meet дээр бүгднээр нь зэрэг ажилладаг болсон. Тэрүүгээрээ даваа талтай. Тэгээд 2 терабайтын багт амжтай. Анх эхэлж байгаа бизнесүүдийн хувьд бол энэ бол бизнес стартерыг авчвал зүгээр. Эхнээс нь хямдхан аваад нэмээд явхад бол асуудалгүй. Эхлээд бизнес стандарт авчвал юу нь бол downgrade буюу доошлуулж авч болдоггүй Google дээр. Тэгэхээр миний хувьд энэ дээр бизнес стартер $756 сар олон төлөхөөр сонгочлоо. Тэгээд ер нь бол эхэлж байгаа тохиолдолд нэг 30 GB-ийн drive бол хангалттай. Яванда плана нэмэхэд бол асуудалгүй байдаг. Тэгэхээр энийг бодоод ер нь бол хамгийн хямдхны авал ер нь зүгээрээ. За тэгээд хамгийн эхлээд contact information-ыг бүглэх шаардлагатай. За энэ дээр л та бүхэн гэрээ хаягийг бүглчихэд болно. Эсвэл бизнес хаяг бол бизнес хаягаа бас бүглэж болно. За тэгээд энэ мэтлэн шатаратаагаар би ер нь бол цаашдаа яаж бизнес аккаунтуудыг Google-тэй холбох уу, локейшнээ яаж Google Maps дээр байршуулах уу гэх мэтчлэнгээр зөвлөгөө заавруудыг байнга өгч явъя гэж бодож байна. За тэгээд төлбөрлөх хэсгээр нь та бүхэн өөрийнхөө Mastercard, Visa картыг холбоод төлөвлөж. За яг энэ төлбөр бол тухайн үедээ шууд гарахгүй. Яг тэгэхээр 14 хоногийн trial-тай гэж байгаа учраас 14 хоногийн дараа татдаг. Тэгэхээр шууд бас төлбөр гардаггүй. За тэгээ энэ дээр болохоор add users дээр нь юу нь халгасах хэрэгтэй. Яагаад тэгэхээр нэг user-ийн нэг хэрэглэгчийн $756. Тэгэхээр энэ дээр дахиад нэмэлт төлбөр гардаг учраас зүгээр skip for now гэдэг дээр нь дараад алхасч байна. За тэгээд одоо болохоор яг доменээ мэйлтэйгээ холбох хэсэг рүү орж байна. За энэ бол маш чухал хэсэг, гол өнөөдрийн бичлэгийн. За хамгийн эхлээд энэ txt record гэдгийг домен дотроо одоо өөрхөн худалдаж авсан домен байршуулсан газраасаа холбоно гэсэн. За миний хувьд болохоор Namecheap дээр худалдаж авсан. Тийм учраас энэ доменээ manage хийх гэж дараад. За тэгээд энэ дээр ер нь бол та эдийн доменийн бүх тохиргоо байгаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд advanced DNS гэдэг рүү ороод за энэ дээр ер нь бол ер нь бүхэл email, домен, цааш холбогдох юмнуудын тохиргоо хийж явна. За энэ дээр болохоор text record гэж харагдаж байгаа. За энэ дээр add new record гэж агаад за сая юу холбох гэсэн тэрийгээ сонгож чинь text record холбож байна. За тэгээд буцаад нөгөө пэйж руугээс ороод энэ дээр шаардагдах зүйлсүүдийг copy хийгээд тавиад байна гэсэн үг. За value нь энэ байна. За тэгээд TTL-ийг болохоор хамгийн бага хугацаанд дээр нь сонгоорой гэсэн учраас 1 минутын сонгож байна. За тэгээд
энэ уртлынхын хэсэг дээр нь бол зүгээр юу ч тавьж болох танаас нэг өгсөн зүйлсийг тавиараа гэсэн учраас энэ дээр хоосон байгаа учраас зүгээр at гэдгийг тавиад өгчнө. За ингээд text record нь болцохоор зүгээр ингээд болцсон гэд харагдана. За энэний дараа болохоор dotly тэр дахиад нэхэр CNAME record гэж гарч ирнэ. За энэ CNAME record нь болохоор бас яг адилхан энэ хэсэг дээр яг адилхан үйлдэлийг тавтаг юм. Яг энэ хоёрыг ер нь бол аль нэг нь холбоно. Гэтэ яг бид нэрийн зөвөөс арай баталгаатай хийхин тулд бүгдийн яг дарааллахын дагуу холбочвол зүгээр аль нэг нь алдаа гарлаа гэж бодоход нэгийг нь дуутчихна. За тэгээ мөн адил TTL болохоор хамгийн бага хугацаанд нэр нь сонгорой гэсэн учраас ингээд сонгочлоо. За энэ болохоор манай domain-ыг яг энэ Google Workspace руу нь холбож байгаа гэсэн үг. За Workspace гэдэг нь юугаа хэлээд байгаа гэхээр та бүгдийн Google дээрх холбоотой бүх юмнуудыг удирдах админ эрх гэж юу нь бол ойлгож байна. За админ эрхээ холбосны дараа бид нэр шатараатаагаар имэйлүүдээ удирдах, за олон одоо хүнтэй компани байлаа гэж бодоход хүн тус бүр дээр имэйлүүдийг үүсгэж өгөх гэсэн мэтчлэн хамгийн чухал одоо нөгөө эрх нь байгаа гэсэн. За ингээд зөвлөх өрөөцөг.com-ыг холбочлоо, verified болчлоо гэж гарч ирж байна. За энэний дараа одоо Gmail-ээ холбох гэж байгаа. За тэгэхээр түрүүн би admin hello at гэдээ үүсгэсэн. Тэгэхээр одоо hello at зөвлөх өрөө гэдэг email руу хүмүүс холбогдоход яг Google-ээр ороод Drive дээр бүх юмнуудаа ингээд одоо яг энэ domain-ээрээ хийгээд явна гэсэн үг. За энэ дээр болохоор Amex record гэдэг тохиргоог холбоорой гэсэн байна. За Amex нь болохоор ер нь бол email холболт гэж та ойлгож болно. За ер нь ямар нэг юмыг ойлгохгүй мэдгүй байгаа тохиолдолд яг энэ бүх газруудын бичлэгүүдэд маш сайн тавьж өгсөн байдаг. Хэрхэн холбох вэ? Тэрийг яаж холбох вэ? Энийг яаж холбох вэ? За бүр advanced түвшинд маш олон холболтуудыг хийх хэрэгтэй болдог. Тэр тохиолдолд бол та бүгд ингээд бичлэг үзээд тавьчвал зүгээр байдаг. Миний хувьд жоохон эргэлзээд бас буцаж бичлэг жоохон үзэж агаад сая орж ирж байгаа харагдчихэв. За ингээд бас яг priority дээр нэг гэж бич, value дээр нь энэ Google-ийн энэ линкийг хуул гэдэг яг энэнийхэн дагуу хуулаад тавьчихна. За TTL нь бас мөн адил хамгийн багыг сонгорой гэсэн. За энэ бол миний ойлголтоор л нөгөө хурдан дуудах тэр мэйлийг хурдан дуудахад одоо зориулаад илүү богино хугацааг сонгол зүгээр гэж одоо refresh хийх хугацаа гэж ойлгож байгаа. За ингээд энэ басны дараа come back хийж ирээд confirm гэж дараарай гэдэг хэсэг дээр нь босныхаа дараа дараарай гэж очроос болчлоо гэдэг гарчин. За ингээд та бүгдийн Google Workspace дээр Gmail дээр одоо орж ирж байгаа холболт ингээд дамжуулттай дууснаа. За энэ дээр жоохон хугацаа орно гэсэн магаз. За ер нь бол Google Workspace-ийг та бүхэн ингээд professional яг анхнаас нь компани эхлүүлэхдээ ингээд холбочвол зүгээрээ. За ингээд аль биесээр you're all set гэд болчлоо. За ингээд энэний дараагаас хэдүүлээ яаж олон email бизнес имэйлүүдийг үүсгэх үү